зам, статистик бүртгэл мэдээллийн технологийн алба. Тэртээ 1949 дугаар оны 6 дугаар сард Улаанбаатар төмөр зам байгууллага хэлцээрийг бүгд наримдах Монгол Ард улсын засгийн газар болон зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын засгийн газар баталснаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхэн замл ихэлсэн. Тэр цагаас хойш өдгөө Аз Европыг холбосон 1800 км төмөр замтай Монгол улсын тээврийн хамгийн том салбар болтлоо өргөжин хөгжиж байна. 70 жилийн түүхтэй Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгууллага гэж тээврийн үйл ажиллагаа ихэлснээр статистик бүртгэл мэдээлэл технологийн албаны тайлан мэдээний боловсруулалтын ажлууд хийгдэх болсон. Сампин цохиос эхлэн орчин үеийн өндөр хурдтай цахим тооцоолуурыг ашиглан програм хангамжаар ажлыг гүйцэтгэх хүртэл хөгжлийн бүх үйл үе шатуудад статистик бүртгэл мэдээлэл технологийн албан техник технологи хөгжүүлж Улаанбаатар төмөр замын өгөгдлөгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж ирсэн. Анх 1980 дугаар онд хэрэглэх газрын дэргэд тоо бүртгэлийн машинт станц шинээр байгуулагдаж дараагаар нь зөвлөлт холбоот улсад тооцоолон бодох чиглэлээр мэрэгжил эзэмшсэн баржив томилогдсон ажиллаж байлаа. Тус байгууллагад тооцоолон бодох машины мэрэгжил эзэмшсэн анхны Монголын инженерүүдээс гадна зөвлөлт холбоот улсын мэрэгжилтэн Паул Казинцо нар томилогдсон ажиллаж шин залуу ажилчдыг тооцоолон бодох электрон машины нууцад нэвтрэхэд тусалж эхэлсэн юм. Тухайн үеийн хамт олонны гол зорилго нь төмөр замын ачаа тээврийн бүх хил бичиг баримт, вагон, контейнерийн тооцоог тооцоолох машины тусламжтайгаар боловсруулан гаргаж төмөр замын хэрэглэх газрын нэгдсэн тайлан тусгуулах явдал байлаа. Ингээд 1990-р оноос тооцоолон бодохтой болон өөрчлөгдөж Улаанбаатар төмөр замд мэдээллийн автоматжуулсан системийг бүрдүүлэх үндсэн чиглэлүүдийг боловсруулан ажиллаж эхэлсэн. Биднээс үед бол археометр гэдэг тооны машинтай тэгээд сампин гар ингээд биднээс бүгдээрээ гарын юунуудаа тооцоо моцоо бүх юмнуудыг бүгдийг гаргаж хийж ийсэн. 1996 оноос эхлээ биднээс энэ компьютер 286 гэсэн тооцоолон бодох юм дээр шилжээд фотограф гэдэг жижигхэн юм картан дээр орсуудаар ингээ бүгдийг шивүүлдэг тийм ажиллагаануудыг биднээс эхэлж дуссан. Одоо бол тийм бах бүх юм чинь сайхан компьютер дээрээ сайхан бүгдийг хийгээд бэлдээл шууд одоо хооронд нь шивж оруулаад тэгэхэд бүх юмыг өдөр тутамд ингээ шууд гараад фичрмэлэг бүх тооцоонуудаа бүгдийг гаргаад ингээ ирдэг болсон байна. Энд би энэ байгууллагад би 37 жил ажилласан. 1993 дугаар онд төвийн удирдлага Гочгарыг компьютер шинээр авч өртөө зорилгүүдэд хуваарлан суйрлуулж 1995 дугаар оны 10 дугаар сард Японы хөнгөлтэй зээлгэн дөр Siemens маркийн 70 компьютер түүний дагалдах хөрөмжийн хамтар худалдан авч Улаанбаатар төмөр замын тулгуур өртөөд болон хэрэглэх газар суйрлуулж тээвэрлэлт болон хөдөлгөөний дэд системийг бий болголоо. Мөн Новел 3 тэгтэг сүлжээний програм хангамжийг ашиглан хэрэглэх газар орон нутгийн тасалбар түгээгдэв. Олон улсын тээвэр зүйчлийн төв, төмөр замын коллеж, Сүхбаатар замын дархан өртөөдийн Блединг кас суудлын гонжико, Улаанбаатар зүтгэрийн депо зэрэг томоохон өртөө аж ахуйн нэгжүүдэд бас топлогтой дотоод сүлжээ байгуулан ашиглалтанд оруулсан. 1996 онд Японы улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хойд хилээс урд хил бүртэл 1400 км өргөжсөн шилэн кабелийн сүлжээ бий болгохоор шийдвэрлэлээ. Иймхүү тээврийн ажлын аливаа мэдээллийг цахим хэлбэр шилжүүлснээр төмөр замчаад мэдээллийн технологиор дэлхийн нийтэд хөл нийлүүлэх боломж бүрдсэн юм. За төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан Edifact стандартын дагуу хэрэгжиж байгаа улс хоорондын мэдээлэл солилцооны програм хангамжуудыг бол одоо манай инженерүүд одоо өөрсдийн хүчээр нэвтрүүлсэн. Өмнөх хуулиудын одоо олон програм хангамжуудыг нэгтгэж том системүүд болгосноор бол билетийн кассын автоматжуулалтын систем, тэш тээвэрлэл гэх мэт програм хангамжууд бол нэгдээд зорчих тээврийн үйлчилгээний систем болж байна. Ачаа тээврийн мэдээллийн систем, Network гэх мэт одоо програм хангамжууд бол нэгдээд одоо ачаа тээврийн үйлчилгээний цахим систем болсон. Тус төвийн программистууд
анх хэлийн өртөөдийн гадаад вагоны сул зогсолтыг тооцох програм, тех контрашикийн ажлын байрны програм, билет худал даалтын орлогчлох програм, явуулын кассын орлогчлох програм хангам зэргийг зохион нэвтрүүлсэн. 1994 онд товарын конторын автоматжуулсан ажлын байрны програм хангамжийг зохиосон байна. 1992-оос 1996 онд машинчин замлын хуудсыг хянах програм хангамжийг боловсруулан Дархан Улаанбаатар Сайншин депод суйрлуулан ашиглажээ. 1997 оноос гал тэрэгний тасалбар худал даалгах програм хангамжийг зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлаас эхлэн замын үсэг Ватар, Эрдэнэт, Дархан, Сайншинд зүүнхраа чойр өртөөд суйрлуулж замын хэмжээнд дэвтэрсэн автоматжуулсан ажлын байрны анхны томоохон програм хангамж байлаа. 2000 оноос хойш Windows үйлдвэрлэлийн системд зориулсан програм хангамжийг зохиож өмнөх хувилбаруудаа шилжүүлэн боловсруулж эхэлсэн. 2004 оноос эхлэн Oracle мэдээллийн сан систем ашиглаж байна. Мэдээллийн системийг анх бол 2000 онд анхны үйлбэр нь бол орж исэн. Тэгээд 2008 онд бол манай албаны зүгээс эхний үйлбэр нь болохоор DOS-ийн орчинд байсан. 2008 оноос эхлээд Windows-ийн орчинд болгож 2 дугаар үеийг нь бол өөрчилсөн байгаа. Тэгээд ачаа тээврийн мэдээллийн систем нь болохоор үндсэндээ бол бүх өртөөдийн ачаа тээврийн үйлчлэгийг хангах зорилготой хийгдсэн програм байгаа. Энэхүү програм нь одоо үеийн байдлаар бол 2016 оноос эхлээд 3 дугаар үеийг нь бол ингээд хэрэгжээд явж байгаа. Энэ нь болохоор яг үйлчлүүлж зориулсан 2016 оноос бол үйлчлүүлэх зориулсан хэсгийг нэмж өснөр оруулснаар их илүү давуу талтай болсон байгаа. Энэхүү програмыг бол бид нэр 2016 оноос эхлээд 2020 он хүртэл ингээд багийн системээр хийгээд нийтдээ нэг баг нэг 10 хүн ажиллаад манай алба болон үндсэндээ тээврч хоногтой албатай хамтарсан үндсэн 2 албан гүйцэтгэж яваад тэгээд 4 жилийн хугацаанд одоо 3 дахь шатнд хэрэгжээд үндсэндээ явж байгаа энэ програм багмаа. 2005 он тус хамт олонны хувьд өөрчлөлт шинжилэлт их ажлын өрнүүн жил болж статистик бүртгэл мэдээллийн төвийг статистик бүртгэлийн алба болгон өөрчилсөн юм. 2008 оноос ачаа тээврийн мэдээллийн системийг программистууд, инженерүүд багаар ажиллах замаар боловсруулж Улаанбаатар төмөр замын түүхэнд анхудаа Oracle системээр суурилсан өвөглөлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж чадсан томоохон амжилт байлаа. 2017 оноос эхлэн ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг боловсруулж эхэлснээр Улаанбаатар төмөр замын тооцооны операторуудын хийгддэг давхарганд ажиллагааг арилгаж чадсан. Мөн тээврийн акт, ерөнхий маягтын актын бүртгэл, ачаал дуулалтын санамжийн бүртгэлийг автоматжуулж, вагоны техникийн ба хоймгийн үзэлгийн бүртгэлийг нэгтгэн ачаа илгээлт, дөхөл, дуулалтын санамжны хаах үйлдэлүүдийг үйлчлэгчдэд цахим хэлбэрээр мэдээлэх технологиг бүрдүүлсэн. 2019 оноос зорчигч тээврийн мэдээллийн системийг боловсруулж ашиглалтанд оруулсан юм. Уг системд өмнө ашиглагдаж байсан олон улсын тасалбарын буйхай орон нутгийн тасалбарын БКАС системүүд болон тэш түгээх систем, ачаан тэшийн бүртгэл, явуулын касс, билетийн групп зэрэг програм хангамжуудыг өгөгдлийн нэг сан төвлөрүүлж, хандалтыг нэгдсэн нэг цонхон төвлөрүүлж, веб хандалттай болгон бос принтер зориулан тасалбарын загварыг шинжиж, хатуу тооцоотой бланкын үнэт цаасны зардлыг үлэмж бууруулсан бөгөөд тасалбарын автомат угаарлалтыг хэрэгжүүлж, интернет худал даалгын мэдээллийн сан холбож, зорчигч тээврийн орлогын мэдээ судалгаа тайлан хурдан шуурхай боловсруулан гарах боломжтой болсон юм. За Улаанбаатар төмөр замд байгуулагдсан энэ нэгдсэн том сүлжээ дэд хүчис бий болсноор Улаанбаатар төмөр замын аж ахуйн төдийгүй Монгол улсад хамгийн анхны өндөр хурдны интернетийг оруулж ирэх нөхцөл бүрдсэн. Өнөөдөр бол Улаанбаатар төмөр замд энэ мэдээллийн сүлжээг ашиглаж байгаа нэг ч цэггүй боллоо. Бүх аж ахуй нэгж байгууллага төвүүд бүгд бүрэн сүлжээнд холбогдсон. За үүний зэрэгцээгээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг маш чухал ойлголтууд гарч ирсэн байгаа. Энэ мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сүүлийн 3 жилд Улаанбаатар төмөр замд бол яг энэ чиглэлээр бол ажиллаж байна. Иймхүү Улаанбаатар төмөр замын тээврийн нэгдсэн мэдээллийн өгөгдлийн санг шинжилэн зохион байгууллаа. Тус алба 2020 онд мэдээллийн технологийн бодлогын баримт бичиг болох Улаанбаатар төмөр замын цахим шилжилт 2025 хөтөлбөрийг боловсруулан батлуулж,
мөрдөн ажиллаж байна. Цахим технологийн хөгжил дэвшлийн 90 үе болсон 21-р зуунд Улаанбаатар төмөр зам анхны цаасгүй тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгсэн. Ингэснээр манай улс ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг Оросын холбооны улс Финлянд, Беларусь, Латви, Литв, Эстони, Украин, Казахстан зэрэг 8 улстай энэ зэрэгцэж цаасгүй технологи ашиглан тээврийн үйл ажиллагаагаа явуулдаг 9 дэх орн болж энэхүү ажлыг Улаанбаатар төмөр зам амжилттай гүйцэтгсэн билээ. 2016 оноос Москва дахь Оросын төмөр замын ерөнхий тооцоолох төвтэй 2019 оноос Бээжин дахь Хятадын төмөр замын ерөнхий корпорацтай хамтран улс хоорондын мэдээлэл солилцооны технологиг тус алба Монголын нөхцөлд нутагшуулж чадлаа. 2016 онд бол бид нар одоо энэ явуулын касын босон төхөөрөмж зориулсан програм хангамжийг бол боловсруулж 2016 оноос нэвтрүүлж хийсэн. Одоо энэ 4 жилийн хугацаанд бол нэвтрүүлж ажиллаж байна. Сая бид нар бол одоо шинээр замын дарга ажлын хэсэг байгуулагдаж нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй 2019 онд ажлын хэсэг байгуулагдсан. Энэгээр бол зорчигч тээврийн үйлчилгээний нэгдсэн том систем гэдгийг бол одоо бий болгосон. 2019 оны одоо 9 сарын 1-ээс эхлээд бол одоо энэ шинэ систем нэвтрүүлээд ашиглаж байгаа. Энэ шинэ системийн бүрэлдэхүүнд нь бол үндсэн суурин касын билет худалдаал, зорчигч явуулын касын билет худалдаалалт, тээж тээвэрлэлтийн энэ систем, гар дээш хадгалтын систем гэсэн юм систем, цогц системүүдтэй багтаасан нэг том системийг бол одоо боловсруулж нэвтрүүлсэн. Манай програм манай дотроо зорчигч тээврийн үйлчлэгэнд зориулж олон улсын орон нутгийн ачаа тээшний, гар тээшний мөн интернет захиалга, гар утасны програм, онлайн төлбөр тооцоонд нь хэлбэрчлүүлж ухаалаг төхөөрөмж зориулсан хаанба одоо social pay, mom pay гэх мэтлэн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн програмуудыг хөгжүүлж одоо энэ зорч билет худалдаалтын програмуудаа ард иргэдэд ингээд танилцуулж байнгын хэрэглээ болгоцсон байгаа. Иймхүү жилээс жил ажлын амжилтаар их болж байгаа тус албаныхан өнөөдөр албаны дарга, орлогч дарга, ерөнхий инженер, эдийн засагчид, мэдээлэл технологийн хэлтсийн дарга, мэдээлэл технологийн хэлтэс 1 ба 2 дугаар сарын програм зохиогч инженерүүд, системийн шинжээч, серверийн ба өгөгдлийн сангийн захирагчид, компьютер засвар үйлчилгээний инженерүүд, мэдээллийн системийн диспетчер инженерүүд, шуурхай тайлан мэдээний тасагт шуурхай мэдээний ахлах диспетчер, техникч, зурмаг шинжээч инженерүүд, тайлан тооцоо, статистик мэдээний тасагт ахлах оператор, үн шалгагчид, оператор, бүртгэгчид, вагоны төлбөр тооцооны инженер нарын нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 40 жилийн огтж байна. Улаанбаатар төмөр замын тээврийн статистикийг бүрдүүлэхээс гадна өгөгдлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж байгаа автоматжуулсан ажлын байрын програм хангамжийг нэвтрүүлэх чиглэлээр бол томоохон ажлуудыг сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэлээ. Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем, зорчигч тээврийн үйлчилгээний цахим систем, интернет худалдаалтын үйлчилгээнүүд мөн олон улс хоорондын EDIFACT стандартаар мэдээ солилцож нутагшуулах томоохон технологиг нэвтрүүлсэн том амжилтаар бид 40 жилийн огтж байна. Улаанбаатар төмөр замын статистик нь төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаанаас хамаарч хоногийн статистик тайлан мэдээ гаргадаг Монгол улсын зураг ганц байгууллага юм. Улаанбаатар төмөр зам гэх их айлын хөгжил түүхтэй статистик бүртгэл мэдээллийн технологийн албаны ажил үйлс салшгүй холбоотой. Төмөр замын бүхий л үйл ажиллагааг том мэдээ баримтаар баталгаажуулж бүртгэлд оруулан өнгөрсөн одоо цагийн архив үүсэх хэн сацуу ирээдүйн хөгжилд өөрсдийн хувь нэрээр оруулсаар байна. Улаанбаатар төмөр замын цахим шилжилт 2025 бодлогын бичиг баримтыг бид нар батлууллаа. Энэ бодлогын бичиг баримтан дээр Улаанбаатар төмөр замын мэдээлэл технологийн хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлага, цаашд хүрэх арга замуудыг бол тодорхойлсон байгаа. Энэ чиглэлээр бол бид нар томоохон төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар давхарцсан тоогоор 1000 гаруй автоматжуулсан ажлын байранд 100 гаруй програм хангамжийг 1300 гаруй хэрэглэж байгаа нь бидний ажлын үр дүн юм аа. Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээрх дурын өртөөнөөс Улаанбаатар төмөр зам руу хаяглагдсан болоод Монголын нутгаар дайран өнгөрөх
ачааны бичиг баримт хийгдэх тухайн гишүүнд Монгол бол хүлээж авч чаддаг болсон. Энэ нь төмөр замын хамтын ажиллагааны гишүүн орнуудын нэгэн адил Edifact технологиг Улаанбаатар төмөр замд нэвтрүүлсэнтэй шууд уялдан нэвтэрсэн ийм арга хэмжээ байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын өвлийн мэдээллийн нэгдсэн сан 113 терабайт хэмжээтэй мэдээллийг хадгалж мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Урагшийн улаанаар нас эхлэн үдшийн бүрийг тасарсан ч Улаанбаатар төмөр замын статистик бүртгэл мэдээллийн технологийн албаныг их айлын ажил тасралтгүй үргэлж сайр. Ан замаар оглогдсон та бүхний ажил үйлс бан мэт бата зам мэт дардан шулуун байж өдрөөс өдөрт өргөжин тэрх болтугай. Газарт гагнагдаж тэнгэрт тэтгэгдсэн ан замчдын ярвалдар бадагтугай. Тээврийг тоогоор баримтжуулсан их үйлсийн эзэд. Улаанбаатар төмөр зам статистик бүртгэл мэдээллийн технологийн алба.